За нэгдүгээрт нэг бол гараа тогтмол ариутгах. За хоёрдугаарт нь масла. What? Bro, what are you talking about, man? Сайн байцгаана уу? Намайг Цагаачин Ямсран гэдэг Баянгар аймагт байдаг Нормандл Enterprise компани уулын хэлтсийн уурхачин байна. Та хөл өрөөнд хаана байгаа вэ? За Баянгар аймагт хөдөө уурхаа дээр карантинлэгдсэн байгаа. За ерөнхийдөө бол цар тахлын үед карантинлэгдснээс хойш уурхаа дээр бол 39 хоног дээр явж байна. Тэгээд одоо энэ урт хугацааны цар тахлын үед бол уурхаачтайгаа хамт олонтойгоо мөр зэрэгцсэн аюулгүй үрдэлтэй ажиллаж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна. За хайртай хүмүүстэй тэгээд хандаж хэлэхэд за мэдээж гэр бүлийнхнийгаа санаж байгаа. Хамгийн түрүүнд ээж байгаа санаж байгаа. Тэгээд дараагаар нь найз охиноо санаж байгаа. Тэгээд өнөөдөр уг нь ээлж боосон. Тэгээд уг нь би буух байсан боловч би хичээлээ явах гад намын тавуур тэгээд харандаа өнгөрөндөө шинээр авсан дайнч аваад тэргийг хэрэглэе гэж бодсон боловч хичээл ороогүй. Тэгээд уг нь би буух байсан боловч өөрийнхөө саналаар уурхаадаа дахиад хэд хоног ажиллая гэсэн саналаа гаргасан байгаа. Тэгээд уурхаа удирдлагууд маань зөвшөөрөөд тэгээд эндээ ингээд сунж ажиллахаар болсон. Өдөр харин ээж маань хөдөөнөөс уцаар яриад ээж нь хүүгээ ойр тарсангүй. Тэгээд өнөөдөр нэг хүүгээ очиод нэг хараатай нэг хүүгээ нэг үнсье гээд гисэн байгаа. За тэгээд ээж маань эренгүүтээ минийхөө ээж нь чөлөө аваад минийхөө ажлаас чөлөө авчихаа. Тэгээд ээж нь хүүгээ аваа явъя гэд тэгсэн байгаа. Тэгээд би өөрийнхөө саналаар үлднэ гэд уурхай удирдлагуудтай танилцуулсан болохоор тэгээд ээжтэй ойлгуулж хэлээд тэгээд ээжигээ буцаад гэрлүүний болсон байгаа. Тэгээд гэр бүлтэй хандаж хэлэхэд тэгээд одоо хүн одохгүй очноо гэж хэлээ да. Тэгээд гэр бүлтэй ээжтэй хайртай шүү. Таныхаа ачиг хүн нэг зэрэгтэй сайн сайхан явж таныхаа ачиг заавал хариулнаа. За хөл өрөөний үеэр бол анзаарч байгаагүй л өмнө хамт олонтойгоо ийм удаан хугацаанд байж үзээгүй. Тэгээд энэ удаад карантинлэгдээд тэгээд хамт олонтойгоо ингээд сайхан ажил үргээ гүйцэтгээд тэгээд явж байна. Энэ бүхэн бол ерөөсөө маш тийм гоё өвөрмөц хамгийн сайхан юм шиг маш гоё мэдрэмж төрж байгаа. Зон одоо жишээлбэл наадмаар уурхаа дээр ажилчдтайгаа бүх удирдлагуудтайгаа сайхан наадмаа хийгээд сайхан наадаад 2 дахь жилдээ наадсан. За тэгээд 19-с 20 онд шилжих шинэ жилээр бас онлайнд гаргасан байгаа. За тэгээд бас наагур нь мэдээж төрсөн өдрийн тэмдэглэлт баярууд тэгээд хөгжөөнд тэмцээн тоглоом каното үзэхэд ер нь бол тэгээд уурхай дээр бол сонирхолтой гой сонь содын юмнууд бол их болж өрнөдөг. За хамгийн гол нь энэ төрөнд аюулгүй ажиллагаа номер 1-т. За тэгээд уурхайчин бид бүгд зогсох хэрэггүй. За тэгээд энэ хүнд хэцүү цар тахалтай ковидтэй үед бол уурхайчин биднийг за ингээд урт хугацаагаар сунуулад ингээ ажлын байран дээр ажлын байраа сайхан хадгалаад тэгээд аюулгүй бүтээлтэй ажиллаж байгаа. За тэгээд дээрэс нь бас уурхайчид бид бүгдээрээ энэ хэцүү цаг үеийг даваад биднэрт тавьсан бас сорилт юм болоо гэж би бол хувьдаа дотроо бодож байгаа. Тэгээд уурхайчин бид бол зогсох хэрэггүй. Энэ бүгдийг бол даваад туулаад аюулгүй бүтээлтэй ажилласан хэвээр ажил өрнөө сайхан явж байгаа. За мэдээж бид бүхэн энэ хүнд хэцүү цар тахалтай үеийг даван туулаад за тэгээд бүх зүйл эргээд хуучин байрандаа орсны дараа
За ямар ч байсан эхлээд хайртай дотныхоо гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хүсэж байна. За тэгээд ээждээ мөн найз бүсгийгээ танилцуулаад за тэгээд нэг сайхан халуун ам бүлээрээ нэг орой нэг үт ширээгээ тойроод аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсэж байна да. Үзэгчтэй өгөх зөвлөмж. За үзэгчтэй өгөх зөвлөмж гэдэг юм бол хайртай бүхнийхээ төлөө за гэрийнхаа дэглэмийг сайтар сахиад гэрээс гаралгүй гараа тогтмол угаагаад гараа хариуцгаад хувийн ариун цэврээ 100% хамгаалцгаая. Хайртай эрэгтэй хийнэ